нэг Монгол улсын үндсэн хуулиар хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эрхтэй гээд тэр дундаа өнөөдөр улсын их хурлын гишүүний хэлсэн үгэнд үгээ хэлэх бүрийн эрхтэй байдаг. Тэгэл өнгөрсөн 5 дахь өдөр миний болон миний сонгогчдын эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайдыг асуулга асууя гэхэд ардчилсан намын наран туяа бүлгийнхээ мэдээллийг хэлснээс хойш өөрөөс асуулт асуусан. Өөр хинч асуулт асуухгүй байсан. Тэгэхээр энэ коммунист дэглэм тогтцсон юм уу хайшээ? Одоо энэ 5 дахь өдрийн асуулган дээр надад үг хэлэх эрх өгөхгүй юу гэдгийг би мэдмээр байна. Өгөхгүй бол би одоо үндсэн хуулийн цэц рүү хандаж албан ёсоор хинэн үндсэн хууль зөрчих гээд байгаагаа тогтоолгуулъя. Нэмдэрж даргаа танаар. Та үндсэн хууль зөрчсөн хүн өнөөдөр хурал удирдах нь зөв үү? Эсвэл би үндсэн хуулийнхаа эрхээ эдэлж асуулт асуух нь зөв үү? 12 онд би их хурлын гишүүн байхдаа сөрөг хүчин гэдгийг ойлгохдоо засгийн газарт ороогүй гишүүд гэж ойлгоод тэр үед бие даагчид хүртэл сөрөг хүчний байр суурьаар асуулга асуугаал явж ирсэн. Гэтэл өнөөдөр намайг асуулт асуулгахгүй гэж ингэж байгаа нь бол аимшигтай үзэгдэл. Тэр үед тэгэл одоо бүр давраад олон улсын хэмжээнд хүртэл онгонд орж дууслаа. Хүн шашин шүтэж болно шүү дээ. Шашны үйл ажиллагаа явуулсан ч гэсэн Монгол улсад Далай ламыг оруулахгүй гэж буддийн шашинд итгэдэг хүмүүсийг ингэж доромжилсан мэдээллийг хятад очиж хийсэн байна. Гадаад хэргийн сайд нь. Гэхдээ тэр хүн өнөөдөр тэр 5 хүн буудсан гүйцэтгэгчийг олох талаар ярьж явах хэрэгтэй болохоос биш. Өнөөдөр ингэж тал нутгийн монголчуудыг доромжлон ярихыг одоо болимоор байна. Монголчуудыг битгий доромжлоод байна. Өөрөөр хэлэх юм бол хүн итгэл үнэмшлийнхээ төлөө хинээрч заалгуулахгүй. Итгэл үнэмшлээ эдлэхдээ хинд ч хэлүүлэхгүй. Үг хэлэх эрхийг одоо энэ их хурал дээр нь хаадаг. Шашин шүтэх эрхийг нь одоо юу гэдгийг олон улсад хаана гэж ярьдаг. Энэ бол Монгол улс арчилсан ор мөн үү шүү гэдгийг олон улсын хэмжээнд харж байгаа. Хүн ямар шашин шүтэх нь хамаагүй. Христийн шашинд байна уу, буддийн байна уу, лалын байна уу? Тэрнээс нь болж өнөөдөр ингэж мэдгэл хийсэн эндээ одоо тайлбар өгүүлэх асуудлыг энэ 5 дахь өдөр оруулж ирээч. Бид нар тайлбар сонсомоор байна. Миний сонгогчд тайлбар сонсомоор байна тэр хүнээс. Ямар зоригтой тийм юм асуусан юм. Хятадын элчин сайд надад хэлжсэн. Та нар 4.2 тэрбум доллар авах гэж чинь хууль зөрчиж байгаа шүү дээ. Танаа хуулийг гэж. Элчин сайд өөрөө хэлсэн шүү. Би элчин сайдад манай Монгол улс үндсэн хууль олон улсын гэрээнд нийцсэн шаардлагыг л биелүүлнэ гэхэд та нар 4.2 тэрбум доллар нэгчээ чинь тэгвэл хуульд нийцсэн үү гэж асууж байгаа. Тавлж байгаа. Их хурлын дарга нь би 4.2 тэрбум доллар нэхээгүй гэж яхад элчин сайд нь танах нэгсэн гэдгийг хэллээ шүү дээ. Чи байр суурь нь мөн шүү дээ. Бид нар Монгол улс өнөөдөр ядуу байж болно. Мөнгө төгрөг хэрэгтэй байж болно. Тэгвэл шившгээ тарих гэж ёсгүй шүү. Тэр дундаа итгэл үнэмшлийн эрх, үг хэлэх эрхийг ингэж хаахыг зөвшөөрөхгүй шүү гэдгийг хэлмээр байна. Тийм учраас үг хэлэх эрхийг нь олохгүй бол би үг хэлэх эрхээ олж автлаа тэмцэнэ гэдгийг хэлмээр байна. Баярлалаа.